За яг энэ одоо асуудал бол Монгол төрийн үүрэг үндсэн хуулийн дээр заасан байгаа. Хүн бүр эрүүл аюулгүй 50 орчинд амьдрах эрхийг төр хангах үүрэгтэй. Энийг яг одоо эцэгчүүдтэй холбоотойгоор энэ одоо журмыг оруулж ирж байгаа нь маш чухал асуудал. За одоо бол ингээд зуны цагт одоо хичээл сургууль хамардаг. Хамгийн гол нь өвлийн цаг. За одоо яг эд ачаалттай үе дээр одоо энэ скутер гэдэг ч юм уу маш олон одоо зам тээврийн осол үе тэнгийн дээрхлэлт маш олон одоо нийгмийн шүлжээн дээр явдаг маш олон асуудлуудыг энэ журмын төслөөр бас өөрчлөх байх гэж бодож байгаа. За санал дээр бол ийм байгаа. За монголчууд бидний нэг юм хандлага байна. Эмэгтэй хүнийг 55 нас хүрэхээр дэвтгүүр гаргадаг, эрэгтэй хүнийг 60 нас хүрэхээр дэвтгүүр гаргадаг. Тэгэнгүүт нөгөө дэвтгүүр чинь амьдралд хүрэлцэхгүй байна. 680 мянган төгрөгийн дэвтгүүр авдаг. Харин нэмэлт орлогыг олуулахын тулд бид нэр зах зээлийнхаа болон одоо 55 настай хүнийг би хөгшин гэж харахгүй. 60-тай эрэгтэй хүнийг би хөгшин гэж харахгүй. Харин энэ дэвтгүүрийн насны хүмүүсийг яг энэ одоо нийгмийн идэвхтэй, амьдралын идэвхтэй энэ цаг хугацаан дээр нь яаж энэ дээр цалингийн болон нэмэлт төлбөрийн хэрэгслэр хангаад энэ настай гээд байгаа бидний хувьд хөдөлмөрийн зах зээлээр дөрвөн гарч байгаа хүмүүсийг яаж нэмэлт орлого оруулах вэ гэдэг дээр энэ журмын төслийг маш сайн боловсруулж оруулж ирмээр байна. Та бүхэн өөрсдөө 680 мянган төгрөгөөр амьдрна гэж бодоод үзтээ маш хэцүү нөхцөл байдал байна. Тэгэхээр энэ сургуулийн энэ орчмын одоо энэ асуудлыг онцгой анхаарах юм настай хүмүүс илүү хариуцлагатай ажиллах болов уу гэж бодож байгаа. Сэтгэл гаргах нь гэж бодож байгаа. Одоо энэ яг энэ скул полиц дээр одоо нэг группүүд байдаг. Хүүхдийг одоо өөрийнхөө оронд 40 мянган төгрөгөөр бүтэн өдөр ингээд зогсоож болдог. Гэх мэтлэн энэ асуудлуудыг яаж бодлогоор дэмжүүлэх юм бэ нийслэл дээр? Тэрийг та бүхэн энэ журам дээр нийцүүлж оруулж ирээсэй гэж хүсэж байна.